Хятадын хар цэргийн эсрэг өөр монголчууд зэвсэглэн боссон үхэр жил. 11 онд Манжчин улсын төр унаж монголчууд 200 жилийн турш Манжид талхигдж байсан үеэцлэн богд эзэнт тус харуулс байгуулагдсан билээ. Хятадын цэргийн эрхтэн Ян Шикай засгийн эрхэнд гармагцсан Жавзан дампхотогтын олноо өргөцсөн наран гэрэлд өмнө наст богд хаан цолыг өгүүлсгэн богд хаант Монгол улсыг мөхөх бодлогон хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг 1911 он Захар Шилэнгол аймагт үхэр жилийн үүмэн гэж нэршжээ. Өөр Монгол өрнсөн эрх чөлөөний хөдөлгөөний хүчлэн дарах зорилгоор Бээжингийн засгийн газраас их зэрэг дайчилж, Дол нуур, Чуулалт хаалга, Хөхөх хот зэрэг 5 замаар Өвөр Монголоос эхлэн халдан довтолжээ. Хятадын цэрэг хар хувцастай байсан тул Шилэнголын ардууд тэдгээр цэргийг хар цэрэг гэж нэрлэдэг байжээ. Богд хааны засгийн газар Өвөр Монголыг хамгаалахаар Оросын хаант улсын засгийн газраас тусламж гуйсан нь бүтлгүйдсэн тул өөрийн цөөн цэргийг Өвөр Монголд илгээжээ. Манлайбаатар шүрэн, Дамдын сүрэнгийн сүрэн гэдгийг шүрэн гэж хүндтгэн дуудана. Толгойлуулсан Монгол цэрэг Шулуун хөх хошууны хойд зах хар хажуу хавьд байрлсан байна. Зөөхөнтэй нь Бээсийн сүмд ялгуулсан Баатар гүн Сумья Бээсийн цэрэг байрлжээ. Цэргийг Жамьяан гүн дагалдан ирж өө олон ном судрыг цуглуулсан гэдэг. Баруун талаар нь Алтайн зам буюу Гүнж зам дагаж Хатанбаатар Магсар жавын цэрэгт орж Сөнөд хошуу буюу Улаан цавын чуулганы дунд хаваар байрлжээ. Хамгийн зүүн талаар Шудрагбаатар гүн Авуужав жанжны цэргүүд Үзэмчний өмнөд захаар байрлсан байна. Авуужавыг дагалдан богдын зарилэгт жанжин мөрөн гоо хамт ирсэн гэдэг. Богдын цэрэг барагцаалбал 3000 орчим хөтөлгөөнөөр Бинтов, Гарбу, Хөлмөд, Үхэрбу, Голдуу Орос зэвсэг зэргээр Батар талтай байв. Богдын цэрэгт илсэн Шилэнголын цэргүүд зэвсгээр ядуувтар, зарим нэг нь 10-ны даргад Хятад сэлэм, Орос Бярдан байх боловч ихэнх нь Бялтан буу, Захиур буу, Хутагад ашуурхан байхаагаад Ямаан дунд татж цуглардаг гөрөөчин малчин борчуул байжээ. Хар цэрэг явсан боловч сайтар бэлтгэгдсэн хэдэн 10,000 хүн зэвсэг, тээврийн хэрэгслээр бүрэн хангагдсан богдын цэргээс олон дахин давуу хүч хоримтлагдсан байв. Харагчин үхэр жил аргын тоолын 3 дугаар сарын сүүлчээр хар цэрэг захар хошуудыг довтолж, хүн ардыг нь алан хятж, мал хөрөнгийг цөлмөн дээрэмцээр Бээсийн сүмд тулж ирэв. Шилэнгол захрын монголчуудын халуун илгэнд хар цэргийн Ганжаад галт бууны ам тулгарсан хүнд үед хошуудын гүн амбан сайднар Хятадаас тусгаарлах цаг ирэв хэмээн сэтгэж богд хаант Монгол улсыг дагахыг уриалав. Шилэнгол захрын ард иргэд богдын цэрэгтийн хүч хавсран уурчлуу Халтрын агуу гэдэг газарт хар цэргийг угтаж халуун ам бүлээн тусан хайрлалгүй эрх чөлөөнийхэн төлөө тулдж эхэлсэн байна. Зээр зэвсэг хүний олонд дулдуйтсан хар цэрэг эхлээд их л бардан боловч хагас өдөр байлдаад арцад хошууруу ухран Шилэнгол руу шахагдж эхэлжээ. Хар цэргүүд норсон хувцсандан баригдан зэвсгээж хэрэглэж чадхан болж Монгол цэрэгт нь яц зохиогдсон боторж сарниж эхэлсэн байна. Шилэнголын уур чулууны хавьд болсон тулалдаанд хар цэрэг хяар зохиогдож өхөр жилийн үүмэний ялалт эхэлсэн гэдэг. Энэ тулалдаанд 4 авгийн торгон цэрэг хошуучлан шадамгай байлдаж гавьяа зүтгэлийг гаргасан ба баруун авгийн хар баажуу, арланбор, харлангуй, гарамгай байлдсан хэмээгдсэн тус бүр нэг дээлийн торго, нэг мороор шагнуулж ирсэн бөгөөд зүүн авга нарын өдөр товуу ганцаар довтлон орж 27 хар цэргийг завчин халаад дайсны гол хүчийг сарниулан ноёныг нь алсан тул Баатар цол бүртэж 50 лам цагаан мөнгө сайн мороор шагнуулжээ. Түүнээс хойш Шилэнголд нам 50 цаг удаан үргэлжилсэнгүй. Хар цэрэг дотор газраас хүчийн сэлбэж, долнуур дихэхэн бэлтгэл хийж 100 намар нь Шилэнголын өмнөд талаар халдан довтолж, хүн ардыг баривчлан эрүүдэн тамлаж, алан хятаж, хөрөнгө малыг хоосордол дээрэмдээд тууж явхаас гадна гал төмөр тавьж бэлчээр нутгийг сүйтгэн мөнхийг бадруулагч сүмийг галдан шатаажээ.
Хятадын залхан цээрлүүлэгч цэргийг сөнөөж дарахаар шүрэн жанжны удирдсан богдын цэргийн хамт авга хуучд үзэмчний Монгол цэрэг мордож дархан уулд тулалдаж Хятадын хар цэргийг ухраан байлцаар Шулуун хөх хошууны хүйсийн тал гэдэг газар хүрэхэд захар хошуудын Монгол цэрэг досон ирж хүч хавсран долнуур хүртэл нэхэн хяар зөгчээ. Энэ байлдаа нь өхөр жилийн өвмөнд Хятадын хар цэрэг Монголын морьт цэргийн хүчинд дийлэгдсэн эцсийн тулалдаан байлаа. Гэхдээ хоёр сүнэт хошууны өмнө захад буюу Адуучин хошуу, Хөвөөт шар хошууны нутагт тулалдаан хэд хэд гарсан юм. Хятадын цэргийн жанжин Баада үү гэгч Монгол цэргийн өхөр бууны дэлбрээгүй сумыг олоод сувраг босгож амнасаа даатхан мөргөж байсан гэдэг. Энэхүү дайны дараа Монгол цэрэг тус тусын нутагт ботсон гэдээ ч нэгэн цагт эргэн мортоход бэлэн байсан бөгөөд шүрэн жанжин хар цэргийг дахин өндөх боломж олгохгүй тулд Шулуун хөх хошууны хар хошууд байрлан үлджээ. Жил гаруй болоод Орос Хятад Монгол гурван улсын хилцээр байлдаан зогсож шүрэн жанжин богдын цэрэг хөх бар жил 1914 он бүлгийн жолоог их хүрээний зүг эргүүлжээ. Өхөр жилийн энэхүү өвмөний тухай олон хууч яриа захар Шилэнгол аймагт өнөө хүртэл яригдсаар байдаг.